Аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр аймгийн цагдаагийн хэлтэст автомашин бэлгэллээ. Говьсонбор аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс аймгийн хэмжээнд гарч буй хэрэг зөрчлийн үзүүлэлтийг бууруулах зорилгоор иргэд олон нийт рүү чиглэсэн олон үйл ажиллагаа арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Тэгвэл энэ удаад аймгийн цагдаагийн хэлтэст автомашин бэлгэлж цагдаагийн албан хаагчдын ажлыг хөнгөвчлөхөд бодиттой хувь нэмэр оруулсан ажлыг зохион байгууллаа. Говьсонбор аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зохион байгуулсан ажил маань иргэд олон нийтэд хүрж сүүлийн 14 онтой харьцуулбал 16 оны гэмтэргийн гаралт бол одоо буурсан үзүүлэлттэй байгаа. Аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс цагдаагийн хэлтсийн энэ үйл ажиллагаанд нэмэлт үзүүлж тээврийн хэрэгслэр ингээ хангасан явдал бол манай цагдаагийн үйл ажиллагаа хэвийн үйл ажиллагаа явуулахад бол чухал их ач холбогдолтой байна. Манай цагдаагийн хэлтсийн одоо парк хэрэгжиж байгаа машин дээгнүүдийн 70% нь бол үндсэндээ нормыг үл дуусчихсан шаардлага хангахгүй байгаа учраас энэ машин бол одоо хэвийн үйл ажиллагаа явуулахад бас чухал ач үүрэг үүсгэх юм байна. Иймасан зүйлүүд үзүүлсэн бол цагдаагийн хэлтсийн хэвийн өрөлтгөө одоо хоёр талхаж гэж байна гэж байна. Мөн Говьсонбор аймгийн хэмжээнд энэ жил 240 орчим сая төгрөгөөр аймгийн хэмжээнд камержуулах ажлыг бол бас мөн хийж байгаа. Энэ ч утгаараа Говьсонбор аймгийн иргэдийн маань ажиллаж амьдрах аюулгүй орчинд амьдрах энэ одоо бол тодорхой хэмжээний орчин бүрдэж байгаа гэдэгт бол аймгийн иргэдийн төлөөлөгчдийн урлын дарга хөтөлбөрийн төлөөлөгчдөөс бол иргэд рүүгээ хандаж хийгсэн ажлын нэг үл энэ болж байгаамаа. Аймгийн цагдаагийн хэлтэст 12 хүний судалтай StarX маркийн машин бэлгэлсэн бөгөөд цагдаагийн хэлтсийн дарга албан хаагчид машинаа хүлээн авсан юм а.